Сайн байцгаана уу? Намайг Дорж Өвмэдэг. За би уламжлалтын их хэмжээр одоо 7 жил ажиллаж байна. За би болох нь олон үйлчлүүлэгчтэй харилцдаг. Тэгээд зөвлөгөө зөвлөмж одоо эмчилгээ үйлчлэгээ хийлгээд гарсны дараа зөвлөгөө зөвлөмж өгөхөд хувь хүн болгоны сэтгэл зүйн байдал болон одоо хүлээж авах чадамж өөр идэг. За тэрэн дээр нь тулгуурлаад би энэхүү сургалтанд өөрийгөө эхлээд таньж ойлгох хэрэгтэй байна. Тэгжээ дараагийн хүмүүстээ зөв одоо үнэтэй зөвлөгөө зөвлөмж өгөх хэрэгтэй байна гэдэг бол өөрчлөлтүүд байгаа. Би ерөөсөө айдастайгаа нүүр тулж чаддаггүй байсан. Асуудалтайгаа нүүр тулж чаддаггүй байсан. Тэгээ одоо бүх юмд юм тэмүүлэлтэй, арга аргачлалтай одоо зохион байгуулалттай болсон. Гэр бүл дотор гэхэд би одоо нэг дандаа худлаа ярьж өөрийгөө одоо ингэ цай охины дүр тоглодог байсан бол би зүгээр тэрнээсээ шууд шударгаар хэлээд би яг юм байна. Би яг тэгин би ингэн гэдгийг ингээд амар илэрхийлж чаддаг болсон байхгүй юу. Тэгснээр зүгээр би ингээ өөрөө айгүй нуруунаас ингээд бүх ачаа авцсан юм шиг зүгээр л би ингээд ямар ч юм дараа нь тэгээ хэлцээ одоо яана гэ тэрэндээ хүрхгүй зүгээр шууд хэлцсэн юм чинь гэдэг бас амар юм хөнгөн болсон зүгээр. Дандаа нэг юм юутай л байсан дөө ингээл зориггүй юмыг ингээд шийдвэрлэж чаддаггүй, юмтай ингээд нүүр тулж чаддаггүй, бодоод байгаа хэрнээ хүндээ илэрхийлж чаддаггүй тийм төрөл юм байсан. Тэг ямар ч өөрийгөө дотроос нь ойлгоод асуудалд бол нүүр тулгардаг. Тэг юуг нь зорж байгаа мэддэг тийм зорилготой болсон. За мэдээж амьдралын хэв маягаа би өөрчилсөн. Маргаашийн төлөө зөвхөн өнөөдөртөө би өөртөө ингэж хайртай болсон. За тэгэд эрүүл мэнд хамгийн чухал байд юм байна гэдгийг бас ойлгосон. Одоо нуугдмал баригдмал ичимхий тийм байсан бол зүгээр л бүх юмаа илэрхийлдэг юм тэмүүлэлтэй л болсон доо ер нь бол. Тэгэхээр ер нь бол яг гэр бүлээс илүү найз нөхдөө тэгэд ажлын яг хамт ажилтдаг хүмүүс илүү ингэж мэдэрч байгаа. Жохон готрон үзэлтэй байсан бол ингээд айгүй юм ингээд тэмүүлэлтэй өөдрөг болцсон. Одоо ер нь бол сэтгэл зүйн талаар арай л өөрлөсөн. Үйлчлүүлж байгаа хүмүүстэйг бол илүү дотн харьцдаг болсон. Зүгээр л үзээл, эмчилгээ хийгээл, эмчилгээ дуусаал гардаг бол зүгээр яг тэр хүний одоо бухимдлалыг мэдрээд яав зүгээр ингээд яг шууд өвчнийг ярихгүй маа зүгээр ингээд яриаг нь өөрчлөөд. Тэгэхээр тэр хүмүүс ингээд надтай тулах юм ч гэсэн ингээд өөр болцсон. Нөгөө өөрийгөө таньж мэддэг, өөрийгөө ерөөсөй ойлгоогүй болохоор нөгөө хүнд бас юу гэж хандаж, юу зөвлөх өгөх нэр үнэхээр мэддэггүй. Тэгэл ерөнхийдөө яг нэг гол нурууд юу өвдөг бол өвдөг, юм ч болов юм ч. Ерөнхий одоо ийм тийм байна, ингэн тэгнэ гэсэн юм ярьдагаас яг сэтгэл зүйн талаар та одоо ингэ шүү. Нэрээ тэрээ тэгж үзээрэй ч юм уу тийм давхар өөрийнхөө талаас одоо та ийм байгаа бол одоо зүгээр битээ ингээ одоо нэг өөрийнхөө талаар л ингээл тайлбарлаа. Би болохоор хэзээ сэтгэл хөдлөлөө ил гаргадаггүй төрөл юм байсан. Тэгэд ил гаргах хэрэгтэй байна гэдгийг бас ойлгосон. Миний сургалтын өмнөх амьдрал бол зүгээр л нар сараар зүрлэх юм бол сар шиг юм жоохон харанхуй бүүдгэр тэгсэрний яг ингээ амьдрах тэнхээтэй л юм байсан. Сургалтын дараа зүгээр нар шиг ингээ цэлэмсэн. Ингээ өдөр шиг гэгээтэй, ирч хүчтэй ингээ амар энергитэй, юм тэмүүлэлтэй зоригтой л болсон доо. Сургалтнаас өмнө бол би ерөөсөө өөрийгөө ойлгохгүй, хин бэ гэдгээ мэддэггүй, юунд төсөд тэмүүлж байгаа мэддэггүй, ямар өөрийгөө давуу талтайгаар мэддэггүй байсан. Энэ сургалтанд угаасаа би хамрагдахаас өмнө өөрийгөө таньж мэдээгүй, өөрийнхөө байгаа байдлыг мэдэрдэггүй, өөрийнхөө ур чадварыг мэдэрдэггүй, яг юунд төсөд тэмүүлж байгааг ч ойлгодоггүй. Сургалтанд хамрагдсны дараа бол одоо би ингээд өөрийгөө илүү их ирч хүчтэй, шантрахгүй ингэж явж чадах хүн гэдгийг л ойлгосон. Тэгээ надад одоо байгаас илүү юм нөөц болцоо боломж байгааг бас ойлгосон. Тэгэд энэ сургалтанд хамрагдаад сайн охины дүрд маш сайн тоглосноо мэдсэн. Тийм зөвөрлж байгаа сэтгэл зүйгээр ялтчихгүй жоохон ундаг. Тэгээ асуудлаа бусдтай ярилцаж ойлголцож чаддаггүй. Бүх юм зөвхөн өөрөө болгохыг хичээдэг л. Тэгээ одоо болохоор илүү одоо надад юм хөнгөн тэр асуудал байдал одоо илүү ингээд даван тулж чадсан л гэж үзэж байгаа. Тэгээ энэ сургалтанд сууснаар би тэгэл яг нэр үйлчлүүлж байгаа хүмүүстэй хүртэл ингээд аягүй юм харилцахыг хүсдэг болсон. Илүү татна байхыг хүсдэг болсон. Тэгээ одоо бүх хүмүүс бухимдалтай, бүх хүн ингээд сэтгэл зүгээр хямралтай, зарим нь ингээд нэг стрессцэн байдалтай, яг тиймэрхүү байдалтай ирдгэлтэй. Тэгээ тэрэн дээр найл болох ингээд ярилцаад айл болоход сэтгэлийн онгойлох үүднээс илүү их ярилцаж тайвшруулдаг. Тэгэхээр нөгөө эмчилгээний төрөл үр дүн гараад байна. Цогц эмчилгээнүүд нь хийгдээд юу яагаад тааш зүгээр ингээ харилцан ярилцжээж өглөө оройно заавал ингээ тулж уулзахаар хүмүүс ингээ айгүй юм ад жаргалтай болсон байдаг. Ер нь бол би ер нь өөрийн дагдаг тийм инстаграмаар фейсбүүкээр ч дагдаг сторийг харахаар ийм хичээл ийм сургалтууд болж байгаа гэл тэгэл өөрөө нөгөө яг сэтгэл зүйн талаар айгүй гоё юм хичээлүүд юмнууд оруулдаг гэсэн бохоггүй фейс тэр. Тэгээ тэр нь ингээд айгүй гоё санагдаа. Тэгээ байнга одоо фейс руу орж юм инстаграмын дагж орж тэр юмнуудын сонсдог одоо гол юм өгүүлбэр хөгтөө юмнууд бичиж тэд нар нүртэл ингээ айгүй сэтгэл төрдөг байсан. Одоо ойлгох юм а барыг тэр өгүүлбэрээс нүртэл ойлгоод болчихсон. Тэгээ би бүр амар хүсэжсэн бүр. Би зүгээр ингээд хурдан суух юмсан. Бүр ингээд амар ингээд баг болох өдрийн хүлээгээд ингээд амар тогтолтойсэн. Зүгээр би л өөр амар хүсэж тэмүүлжээж бүр сурсан. Зөвөрл би гол нь өөрийгөө таньж мэдчих юм байна.
Тэрнээс ч би өөрийгөө юугаа ч мэдэхгүй, сэтгэл хөдлөлөө ч мэдэхгүй, одоо өөрийнхөө хувийн онцлогоо ч мэдэхгүй, өөрийнхөө чадварыг ч мэдэхгүй байж би бусад хүнтэй нэрээ яаж харьцах юм бэ? Яаж өөрийгөө хүртэл ингэж ойлгуулах юм бэ гэсэн асуултууд нэлээд тавьсан л та. Өөрийгөө олж таньж, өөрийгөө ойлгож эхэлж бусад хүнийг ойлгох хэрэгтэй юм байна. Тэгээ өөрийгөө огт ингэ таниагаас болоод ингээд айгүй юм нуугдмал, нууцлаг. Тэгээ өөрөө л ингэ зовоод идэм байх. Нуруунд дээр ачаа үрээд идэм байх. Гаднаа ингээд амар ажралтай юм шиг хэрнээ цаагаараа ингээд бөө юм стрессэн дунд амьдрт юм байна. Тэгээ зүгээр хүн эхлээд яг яалтчгүй өөрийгөө таньж мэдсэн цагт зүгээр л ямар ч асуудал биш болдог. Зүгээр ингээд ерөөсөө юунд ч нугардаггүй юм ноён уртгалдаг. Тэг яажсэн ч нэр би нэг давж чадна. Ийм зүгээр л амар юм зориг ирч хүчил байдаг та. Сургалтын үцгэд үнэхээр гоё ус. Би бол орой ажиллаад харж очиод байнгын сонсоол хичээлээ бичээл айгу тийм итгэвтэй бас. Өөр яг юмд суужсэн. Тэгтлээ нөгөө ямарч одоо нөгөө үн цэнэгөө. Тэгтлээ тэр үед болохоор би ингээ өөрийгөө таньж мэдээг байсан болохоор одоо энэ сургалтанд сууснаар би дараа нь юм болно шүү гэсэн тийм ойлголт байхгүй. Зүгээр л ингээл нэг өдрөө өнгөрөөс зүгээр нэг сонсоол хаяал юм. Тэгэхэд яг уянгаа гişin сургалт болохоор яг юм шууд хүний сэтгэл төрсөн. Яг шууд бодит байдал одоо ярьж байгаа болгоно нь тэр хичээл болгон сонсоход дандаа юм сэтгэл төрсөн. Яг нэрээ өө тийм юм биш үү? Өө энэ дээр ингэх юм биш үү гэсэн тийм бодолд оролдог. Ажлаа өглөө гараад орой ажиллаад харж ирээл тэгэл орой гэрте очичвол тэгэл хичээлдээ шандаал суудаг гэсэн. Хичээлдээгээ сонсоол дахин давтаж сонсоол. Сургалтын талаар би бол яг миний өнцгөр бол би дахиад цаашлаад гүнзгийрүүлээ дахиад сурмаар л. Цаашлаа дахиад ингээд хичээлд нь хамрагдах юмсан, дахиад ингээд сурах юмсан, дахиад ингээд мэдлэгээ өргөжүүлэх юмсан. Тэгтлээ бүгд энгийн юм шиг хэрнээ айгүй юм том цар хүрээтэйг ойлгосон. Би болохоор нөгөө тестэн дээр нэг ажилласан. Зүгээр л ингээл амар уйлал. Ямар ч хүн одоо намайг загнаад намайг зовоогоод айлсвал гомдоогоогүй байх зүгээр би ингээд сэтгэл зүгээр ингээл өөр ирэхгүй ингээл. Зүгээр л ингээд амар өмнөх юм бодоод ч юм уу яг тийм байсан. Бас энэ хүнд бас өөр юм чадвар гэж бас байдаг. Яг бид нартай ингээл бийгүү байнга ингээ холбоотой биш хэрнээ нөгөө хүнийг ингээд татаад одоо зааж байгаа хичээл хүртэл айгүй юм үнцэнтэй, ур чадвартай санагдав. Тэгэл ингээд юм асуухад хүртэл ингээд амар өнгөцгөн ингээ амраар ойлгуулдаг товчгоо тодорхой уншаад одоо юм болохоор ингээд биш зүгээр ингээд айгүй ингээд хүнийг бас маш сайн сонсдог, хүнийг маш их өөртөө татдаг. Хүний сэтгэл зүйд амар их нөлөөлдөг. Яг ингээд тулаад өдөр шөнөгүй ингээ хамт хажууд ингээ зааварлаад багш шиг биш хэрнээ хүнд амар юм ихтгэл үнэмшил одоо өөрийгөө олох бүх ойлголтыг амар ингэж өгдөг. Тэгээ тэр хичээлд нь улам ингэ шанддаг. Зааж байгаа хичээлээ сонсоод хичээлээ хийгээд харилцаа ингэж яхад бүр ингээд хизээч орхиж болохгүй, хоцорж болохгүй. Бүх юм яг цагтаа яг тэрийг би ойлгох ёстой, тэрийг ингэх ёстой гэсэн тийм бүр бодолтой. Айгүй юм хичээнгүй. Уянгаа багштай маш их баярлалаа. Багшийн маань одоо уур чадвар олон жилийн хөдөлмөр, хичээл зүтгэл бүхэн одоо энэ сургалтанд суусан хүн болгонд маш их хүрсэн. Би ч өөрөө тэрийг биеэрээ одоо мэдэрч байгаа.